Монголд бол ингээд нар явцсан 100 явцсан болохоор бид 100 бараадад хүрээд ирлээ гэснээс. Айшгэр гялтааж ийна бүр. Том болохын хэрээр энэ десерт нь дуртай болно гэж бүр яг үний юм аа. Хөөе нараа энэ нэг таньдаг хүнтэй таарлаа. Оо сайн байна уу? Монгол үнэ үү? Мөнө. Hello Korea. Солонгос улсад ирлээ гэж. За энэ удаагийн Солонгос улсын trip маань нийт 7 өдөр 6 шөнө үргэлжилж байгаа. Одоо би та хэдэд ямар гоё хүмүүс явж байгааг харуулъя заяа. Тэгэхээр нэрнүүдийг хэлчихье. Манай Шүдрэгч явж байгаа, Руби явж байгаа, Аки явж байгаа, Ган Инж явж байгаа. За ингээд би тэд ингээд 5 хүмүүсийн бүрэлдэхүүнтэй. За одоо манай нэг гоё хүн бол тэнд байна. Энэ нарааш тань. Күүлээ алдахгүй. Тэр күүлээ алдахгүй аа. Ай. За загварын ертөнцөөр айцгаа явахтай онны та нарт хайртай шүү. Молго чөлгөө дээрээ. Гоё л тас. Бид нар энэ удаагийн хөтөлбөр болохоор KTO буюу Korean Travel Organization-ээр хамтдаа ингээд явцгааж байна. Хай гинэ. За одоо ямар ч тач хамгийн дөрөнд очиод хоол идэх хэрэгтэй байна. Баг зэргийн мэдээлэлүүд Korean Travel Organization болохоор та санаж ивэл миний нөгөө нэг өмнө жил явсан хөтөлбөрүүд байгаа. Гэтэ энэ жилийн хөтөлбөр бол үнэхээр хамаагүй гоё орж ирж байгаа. Дандаа юм beauty гоё beauty expo-гоор явж байгаа байхгүй юу. Тэгэхээр маш сонирхолтой байна гэдэгтэй. Тэгээд бусад хүмүүстэйгээ оролцогчтойгоо уулзцгаая. За Korea CU-д орж ирж байна. За Солонгосын CU юу байна? Ер нь юмнууд бол баг их нь адилхан. Гэтэ мэдээж Солонгос юу л байгаа л да. Бүх юмнууд нь вау, миний хамгийн дуртай зарим энд байна гэж бодлоо. Häagen-Dazs. Гоё усавита бүр ингээд амт гэж те. Тэр нэлээ ингээд юм сони юу байгаад байна. Нэг ус хэрэгтэй юм шиг нэлээ том ус авчмаар хаа. Гэтэ ер нь манай Монголд гэдэг CU бол баг яг л хийсэн юм шиг байна. Хөөе нараа энэ нэг таньдаг хүнтэй таарлаа. Оо сайн байна уу? Монгол үнэ үү? Мөнө. Гоё л тас. За энэ хоёр гоё юм юу байна? Ийм хөөрхийн кушин байд юм байна. Куши. Зуны агаар гэсэн чи. За яг 100 байна. Бүр яг 100 санагдчихэв. Нэг юм пүк гэсэн нэг тийм агаартай байгаа. Тэгээ 100 ч уг нь ийм баймаар юм те. Гэсэн чи Монголын 100 wear. Нар буцсан гэсэн чи та гайхшаас те. Амар шинмагаас те. Оо юу вэ? Оо би яг гадаа гарах чинь гэж ягаасаа бодсон юм бол ч надаас ямар динийг юм бэ? Манай хүмүүс яг энэ арт явж байна. Hot Mic Diaries. Hi Dear Diaries. Sorry, Hot Mic биш үү? Hot Mic Diaries. Тийм. Hi Dear Diaries. Гайхалтай буруу хэлсэн юм байна гээд. Hi Aki. Hi Cool Mic Diaries. Монголд бол ингээд нар явцсан 100 явцсан болохоор бид 100 бараадад хүрээд ирлээ гэснээс. За буудлынхаа өрөөнд ороод ирсэн байна. За Lotte World-аар Lotte Department-ийн Lotte World хотел нэгаа тэгээд юунд ороод өрөөнд ороод ирчихсэн. 19 давхард гарсан. Шөнийн сөөл аслаа. Вау. Ингэстэй. Яа тэгээ ер нь бол амар ядарч байна. Одоо юу агаатхаа газ хуртаас солио тэгээд гарч ирэн жоох ганц хоёр юм олж иддэм үү гэж бодож чинь тэгээ би бүр ингээд миний бүр ингээд тавраа махраа давхралтаад одоо юу болоод байгаа нь мэддэхгүй тэгээд одоо нүүр мүрэгээ суугаачаад тэгээд гарыг да явж юм олж идий. Тэгээ би өнөөдөр уугны готл авчиг гэсэн чинь хут юм шиг байна. Гэтэ одоо яа юу. Good morning. Камера гаргахаас залхуурсан байна. За өглөөний мэнд guys. Одоо яг цайнд орох гээд өглөөний 7 цаг болж байна. За би өчтөр орой ирсэн болохоор нөгөө мдээгүй. Тэгсэн чинь манай хотелийн view бүр лааж ш нараа Lotte World. Тэгснэ энэ дээр хөөрхөн Disneyland шиг ном хэсэгтэй. Яг орой ерөөсөө энэ минь нуур байгааг харахгүй байсан чинь энэ хэсэг бүр амар хөөрхөн маа тэн дотор коток байсан байвал яах вэ? Тэгээ сүүлд нь мэдсэн. Яг миний бүр ингээ айшгэр гялтааж ийна гөр. Амар гоё ягаад вэ? Тэгээ одоо хоолоо идчихээ тэгээ буцаж орж ирээд өнөөдөр бол бүтэн full day-тэй байгаа. Тэгээ жижигхэн чемоданаа авч явъя гэж бодож байна. Өөрөө ярьж илаа. Шууд ярьжсэн мартанаас тий. Тий хоолоо идчихээд тэгээд орж ирээд нүрэ будаад нөгөө хувцамсууд тэгээд бай гарлаа. Тэгээ ямар ч тач Lotte World-ийн өглөөний breakfast ямар ахыг харсан. За би тэд Beauty Festival-д явах гээд энэ хүмүүс нь ингээд бэлэн байж байна. За энэ манай багийнхан байна. За Шүдрэг, Ган Инж. За ишэгээ Аки. За тэгээд би за сэтгэл хэр байна? Сэтгэл өндөр байна. Энэ гоё юмтай хаашаа явах гэж байгаа. За одоо нүдний имлэг орно.
Нүдэ чек. Шууд хэлсэн. Ямар шудраг юм бэ шууд. Нууц мууц юм. Нүдний имлэг орно гинэ. За бид тань өнөөдөр гоё аялаад явж байгаа. Хөтөлбөрүүдтэй бүгдэндээ танилцсан уу? Jenny House гэдэг одоо makeup-ны нөгөө color model тодорхойлоод өөрийнх нь өнгөөр одуудыг боддог team нэкстүүд байдаг. Тийш аа. Тэрнэр нөө хувийн өнгөө тодорхойлох гэж байна уу эсвэл бодуулах гэж байна уу? Ер нь бол хувийн өнгөө тодорхойлдог хүн шүү дээ би. Яриад штэ за манайхаа юу ч тий. Хувийн өнгөө тодорхойлдог хүнийг дахиад тодорхойлуулъя. Makeup бараг хэлдэг тахаа юм даа. За sorry guys. Хувийн өнгөө өмнө тодорхойлуулж ирсэн. Тэгэхээр K одоо makeup-ыг гинэ хэлхий гэж бодож байна. Айгу гоё будаагүй юм шиг хэрнээ маш гоё хөөрхөн харагддаг юм билээ. Өнөөдөр миний бодлоор нөгөө нүрээ амар айтайхан будсан болохоор жоохон будаагүй үедээ бас гарч ирсэн бол гэж бодлоо. Баярлаа. Яана миний өсмөсөл яаж амар гоё хоолойтой хүний дууг сонсоолээ. За яруу найргийн сайхан хоолоогоор манай үзэгчдэг уяраагач. Чи намайг бити ингэчил. Гоё агастай. Нөгөөс нь усны цаанаас хүртэл амар гоё уянгалаг гоё ядаатай л доо. Сэмэ нөгөөж. Чи намайг бичигээд ах. Манай залбаа өгсөн юм. Тэгээ манай залбаа нөгөө KTO-ийн менежер байгаа. Одоо Korean Travel Organization-ийн. Сайн бацгаана уу? Чи яг энэ хэсгийг л оруулаарай заяа. Бүгдийг нь оруулна гэж нэстэй. За манай хоёр байж гэн. Юу н хайчих чинь. Мэдгүй. Нүдэ үзүүлнэ шүү дээ. Одоо Хараагаа шалгуул. Дараа үйлчлэгээний дараа хувийн өнгөө тодорхойлуулах уу эсвэл beauty makeup хийх үү? А тийм сонгох юм уу? Тэгвэл хувийн өнгөө тодорхойлоо. Өнгөө бүр баттгана би. Окей. Ruby яах вэ? Хувийн өнгө. Биеэрээ хувийн өнгөө тодорхойлуулж хальт нэг үзчихсэн байна Шангрилагийн нэг pop up дээр. Тэг яг Солонгос бас нэг bucket list шүү дээ. Би бол шууд makeup хийлгэл гэж бодоод байна. Тий. Бэш тийм. Ер нь баттгаад асууна гэж бод pose. A few moments later. Окей. За хамгийн түрүүний газар дээр ирсэн байна. За өнөөдрийн авто бүтийг олигтой юунд зурганд харуулж чадсан. Энэ юу юм бэ? Тэрэг мэрэгний ажид юу ийж вэ? Хамгийн ихний төсөл болохоор Bright Eye Clinic гэж байгаа. Энэ дээр болохоор бид нар ер нь бол хараагаа шалгуулах юм байна. Тэгээд нүднийхээ тухай мэднэ. Би одоо хамгийн сүүлд хизээ ингэж хараагаа шалгуулсан сайн мэдэхгүй л байна л да. Минийхийг бол дэжгүүл гэж бодож байна. Дээрээс нь миний өглөө янзлсан үүсэн салхин бурлаа чинь. За Bright Eye Clinic гэж байгаа. Дээрээс анх удаа ирж үзээд гоё танилцчих байна. #KTO. Имлгүй гоё танилцуулаад байна. За Монгол ажилтдаг хүн. 외국인 환자 관리 평가 KHF 인증을 받은 서울 유일의 안과입니다. Энэ нөгөө цэгэр тэнгэр болохоор юу гэхээр кап төрчлээ баггүй. Surgery preparation room. 7 секундын дотор хараа сайжруулдаг газар гэж шүү. Хаартаа 7 секунд. Та нар 7 тоолдоо тэгээ сайжирна гэж боддоо. Дэлхийн ертөнцийг өөрөөр харна. Тэгээ угаасаа лазер бол амьдралын өнгийг үнэхээр өөр болгох юм билээ. Нүдрүү тарих уу гэж асуудаг байхгүй. За юу. Ерөөсөө тарихгүй зөвхөн тусаалгаар Энэ араа. тэгээд дундуур нь ч гэсэн ерөөсөө байнгын Тусаалгаар мэдээ алдуулт хийдэг гэж штт. нэг өвөл Сонирхолтой юм бэ. Энэ бүр технологи бүр амар хөгжиж те. Юу вэ? Минутанд баг хэдэн үеигэд байгаа юм бэ те. Бүр гайхалтай. Солонгос болохоор эндийн өдөр бол өглөөний 9-өөс өдрийн 1-ний хоолны цаг өдөр тэгээд 50 вон. Crazy. Энэ одоо ингээд нүдний хараа тэглэх, лазерт орох, хуваар ажилтыг зогсоох бол нэр үнэхээр амархан болцсон юм байна. Би бас арайч нэг за 10-15 минут procedure-ын ордог гэж бодсон чинь 7 секундын дотор лазер хийдэг гэхээр вау, би бүр өөрөө гайхал байна л доо. Хамгийн томор л байна. Миний нүд хамгийн томор л байна. Миний нүд ер нь жоохон хуурайшээд байдгийн. Гэтэ бас тэгээ гоё харилцгаая. Оо, энэ одоо яагаад вэ? Workout хийдэг. Энэ аваасаа хамгийн хэцүү. Харин тийм байна. Дээрээс нь guys ингээ үлээнгээ хэлчихэр ингээд нүд амирсан тэгээд 안압이라는 부분을 체크했고 양쪽 다 안압도 정상적으로 잘 나오죠. Тий. Даралтын сайн үзэн. Тэгээд даралт нь гоё ирүүл байна. аа за баярлаа. Жог нөгөө нүдээ цөцгийми тайралдсан шүү дээ. Нүдний яг ийм юмд юу ч орж үзэж байгаагүй юм байна. Юм үлээхгүй сте. Үлээх одоо Окей. 1 2 3 Аа за. Хэлэхгүй яасан. Яагаад байгаа?
Энэ хүнтэй ихэр guys айгу амар идэм байна. 1 2 3 өгд. За. Нэг ланч идэхэд нэг ресторанд орж ирсэн чи хараа ийм амар олон алдартай жүжигчд хүмүүс энэ ресторанд орж ирээд гарын үсгээд урсан. Энэ миний хайртай опа юм штий. Нэр мэдгүй. Гэхдээ энэ хүнийг мэдх юм байна. Ийм олон алдартай жүжигчд орж ирсэн юм биш таарта. Энэ нөгөө нэг Кимтэйг яа мөн үү? What? Яа гоё бэ? Ой, Squid Game-ийн номер 7-гийн ах шүү дээ. Энэ хүртэл аваад ирсэн юм шүү дээ. Энэ бас миний амар дуртай жүжигч юм шүү дээ. Өө ямар гоё юм. Энэ одоо ямар хийчих ямар гоё газар орж ирж хаад идэв. Ахтай. Энэ хүний гарын үсэг. Вау, ямар гоё. Өө энэ бас миний дуртай ах байна. Оо, эдгэр чинь бүр алдгийн байна. Тэг миний мэдхэн дандаа баг энүүгээр байх шиг байна. За guys, дараагийн газар дээр ирсэн байна. Jenny House. Оо, гоё харагдаж шүү. За guys, Jenny House дээр орж ирсэн чинь бид хэдийн мейкап болон үсийг хийн гэж байна. Айгу excited байна. Тэгээд одоо л яг үсээ янзлуулж олно. Гэхдээ эхний ээлжинд бол би бол угаалахгүй гэд хэлчихлээ. Мейкапа ерөнхийдөө бол гоё хийлгчтэй юм уу гэж бодож байна. Гоё юм юуны одуудын мейкап хийн хүлчлэгээ хийдэг юм газар юм байна. Тэгээд энэ хэсгийг хараач ямар гоё юм бэ. За. Okay. Үсээ янзлуулж чинь нэлээд дитейлд тулцсан хийдэм байна. Яг би нөө Jenny House-аар яг ингэж үйлчлүүлэн гэж юусоо мэдсэнгүү одоо 1200 үйлчлүүлэгчтэй тэрнээс гадна айгу алдартай тийм одоо K-pop актрисууд айгу хийж үйлчлүүлэх юм байна. Тэгээд бүр ингэ нийт 5 давхар зэрэг. Энэ үйлчлүүр аим таалагдж байна. Мейкап бид бүр нэлээд юм нэг тийм натурал яг миний хүссэн шиг аим хийгээд төсөн. Одоо яг үсээ янзлуулаад уцаас үлээд тэг болцгаая. За суугасуу гэсэн энэ нөгөө нэг алдартай гоо сайхны скин кэрийн хэсэг дээр орж ирсэн байна. Одоо энэ байгаа ингээд улбар шар ер нь ингээд димэн ялцх ингээд уян жүнгийнх байгаад байдаг шүү дээ. Энэ болохоор ерөөсөө юунаас инспирэшн авсан бэ гэхээр нөгөө хүн ороход энэ хамгийн гол найрлага нь учраас харгалдуу улбар шард өнгөтэйдэг шүү дээ. Гол найрлагынхаа өнгөөр нь яг ингээд дим болгосон юм байна. Тэгээд ерөнхийдөө яг энэ доторх нь болохоор нэлээд interesting сонирхолтой гоё энэ дагаа бараг бүх бүтээгдэхүүнүүдээс тестерээр ингээд хэрэглээд үзээрэй гэж хэлж байна. Мөн бас нэг онцлог нь юу вэ гэхээр хүний гоо сайхныг дотроос нь гаднаас нь зөвхөн хэмжлэхээс гадна гоо сайхныг дотроос нь нэмжиж залуучууд үйлчилгээтэй арьсгал систем олгодог гэж байна. Нөгөө K-Beauty-гийнхаа яг энэ opening ceremony дээр ирсэн байна. Сонирхолтой хэсэг байна л да. Бид нар үүднээс нь эхэлж байна. За тус-тусдаа мандат за Korea Beauty Festival гэдэг. За энэ дээр юм хөрхөн тайцтай. Тайц нь бүр амар хөрхи юм байна. KBF гэсэн. За тэгээ ийшээгээ ингээ харангуут ер нь бол зохион байгуулалтын хэсэг болон за хүмүүс суух хэсэгтэй байгаад байна. За энэ талд болохоор энэ одоо юу юм бэ? Design Heart гинэ. Үйлчилгээ авч болохоор миний энэ талд болохоор нөө wax max-тай хэсэг. За энд болохоор шивээс юм байна. Биш хумсан дээр наадаг нөгөө нэг юу байна? Ийм хумсны наалтуудаас байна. Сонирхолтой. За энэ дээр болохоор нөгөө color analysis хийлгэж болохоор юм байна. За тэгээ энд болохоор ингээд үсний ингээд хэсэгтэй. Бидэд сая нөгөө нэг тэр Jenny House ороод баахан хийх юмаа хийлгэсэн болохоор яг энэ дээр дахиж үсмэс засуулаад байх надад баг шаардлагатай юм шиг санагдах байхгүй юу? Энэ хэсэг нь болохоор dessert хэсэг байгаа юм байна. Тэгэхээр dessert хэсэг рүү нас очиж болох байх. Ингээд нэг opening ceremony нэг иймэрхүү юм шиг надад санагдчих. Нэг ингэж л яваад байгаа чи. Том болохын хэрээр энэ dessert-ын дуртай болно гэж бүр яг үний юм аа. Ийм хөөрхөн юунууд байна. Энэ бүр амар хөөрхөн харагдчих шүү дээ. Гоё юм. За ер нь бол угаасаа энэ дундаас try хийж үзэх нь саяны dessert-ний хэсгээс л бараг try хийж үзэх юм байна. За ингээд K-Beauty Festival-да бид нар ороод дууслаа. Бид хоёр жоохон бичлэг хийж байгаа. За тэгээ одоо энэ араас юм үрж явах үү.
Одоо бид тэднийг орой хоол идээд. За тэгээ өнөөдрийн өдөрлөг бол ерөнхийдөө ингээд дуусаж байна. Тэгээд энэ хэсгийн area бүр айгүй хөөрхөн. Тэгээ өнөөдөр бүр хэдэн мянган юмд явсан заяа бүр сүултээ бүр ингээд жоохон ядраад те. Би бол жоохон ядраад дуу муу гарахаа олцсон байгаа. Ягшээ хамгийн гайгүй гоё ягаа үнч маань шүдрэгч жаад байгаа байхгүй юу. Тэгээ сая би нүүн ингээ машин ингээ хувцасаас миний бүр ингээ дотор мохоо эргээд болдгоо. Тэгээд энэ сүбэр нэр амар гоё юм байна. Өстэй юутай. Өнгөрөөдөг газар. Тэнд гоё гүүр байна. Нэр гүүр нэрсэн бол бас гоё харагдсан. Ер нь энэ газрууд солонгостой айгүй байд юм. Чөлөө газраа өнгөрөө. Цэнэ та юун дээр харсан уу? Тэр жижигчин Хэрийг харсан. Нөө Reply 1988 дээр гардаг одоо яг тэр эмэгтэйг хараад тэгсэн чинь яг л дэлгэцэн дээр байдаг шиг эмэгтэй байт юм байна. Тэгээд айгүй сонирхолтой гоё өдөр өнгөрлөө. Одоо тэр араа бит хоёрыг хайж ах шиг. Энэ хүртэл үзэн та хэдтэй баярлаа. Энэ хүртэл үзэн гээд K Beauty гээд комент хэсэг дээр бичсгээгээр тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Bye.